Оймсонтой хүртэл доллар нууж байсан марзан гарыг авилгатай тэмцэх газраас баривчилж, оймсондох мөнгийг нь хураан, эд зүйлийг нь шалгаж үзээд нэг тэмдэглэлийн дэвтэр олсон бол та. Түүн дээр нь аяд төдийг, аяд төдөн хувийг гихчлэн нандинан бичиж орлого зарлага хөтөлсөн байж л дээ. Энэ бол мэдээж багтааж шингэх шүүгээ савгүй болтлоо авилга авч аргаа бараад оймсонтой хүртэл хулгай мөнгө нуух дээрээ тулсан авилгач баяр сайхан буга авилгаар олсон орлогоо тэрхүү аятаага хуваалцаж байсан баримт. Ингээд олон нийт аяагийн эрэлт гарлаа. Гэтэл тэр аяагээ чинь улсын хурлын гишүүн Арднаас эд болж таарав. Юмны эвгав ингэж сайхан таарах гэж байх уу? Мань Арднаас эд авилгын эргийн хөө хэлцэх хугацааг багасгаж маш олон луйварчин авилгачдыг ял завшуулж луйвар хулгай мөнгө өөртөө авч үлдэх боломж олгосон сод манлай луйварчин болж таарсан. Түүний уршгаар өдгөөлөв Портун Батбаяр гарамгаал уурчнаар улсаас улгайлсан хөрөнгөө өөрсөндөө үлдээж ялаас мултарч амтсан. Хуулийн үндэслэл нь хөөн хэлцэх хугацаа дууссан тул гэж байгаа юм. Одоо араас нь үүдэн өслөө уурчин хулгайч хүүхэн амтаар бас л хөөн хэлцэх хугацаагаа хүлээж шүүхийг аргалах гээд нам хэвтэж байна. Ийм маягаар Монголын хөрөнгөнөөс хулгайлсан уурчдыг бүгдийг нь ял завшуулахын тулд мань Арднаас эд зүтгэж байж л дээ. Яагаад гэвэл мөнөөхөн оймсчин баяр сайхан юм харуул мань Арднаас эдийн баз хөргөн хэмээсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр дарахад байгаа юм. Өөрөө улсын хурал сумагцаа авилгын хуулийг цоолон ял завших боломжийг нь гаргаж өгөх талыг нь хариуцаж баз хүргнээрээ авилгал авахулж байсан болж таарах гээд байна. Бүү аль болохоор их авилга ав. Баригдвал аран түүс эдэн тат хамаа гэдэл авсан шиг авч хуваасан шиг хуваацгааж байсан болтой юм. Ийхүү Монголын луйварчид хуулиас айлгүй хулгайлах боломжтой болсон ба тэдний арыг Арднаас эд дааж байсан болж таарав. Яг энэ зарчмаар хөгжлийн банкны луйвар хулгай бас хэрэгсэхгүй болж байгаажээ. Шалтгаан нь хөөн хэлцэх хугацаа дууссан тул гэж байгаа юм. Явж энэ бүх том луйварын ард хийнэг байгаа нь үндсэндээ тодорч байх шиг байна. Шудраг царайлсны хүн Монгол улсын хурал насаараа сууж хууль зүйн яамыг байнга толгойлдог болсон. Тэр бол мэдээж нямдорж. Өнөөдрийн хүртэл тэрбээр хөөн хэлцэх хугацааны талаар огт дуурахгүй. Гараж хөдлөхгүй байгаагүй зүйл хөөн хэлцэх хугацааг хууль зүйн дотоод хэргийн яам аль биесээр дэмжиж байгаа юм байна хэмээн ойлгож болно. Ер нь энэ хөөн хэлцэх хугацааны ерөнхий автор нь нямдорж сайд биш үү? Арднаас эд бол угаасаа бацтайгаа авилга луйвараар холбогдсон тул туслан гүйцэтгэгч нь болж таарах биз. Эрдэнтийн луйвар зоргийн хэрэгс өөр юм дуурхай байсан хатуу самар нямдорж сайд энэ тал дээр яагаад дуурахгүй байна? Дуугүй байх нь зөвшөөрсний тэмдэг биш гэж үү? Мянгаыг хулгайлахын тулд хулгайчийн гар, саяыг хулгайлахын тулд хууль дан, тэр бумыг хулгайлахын тулд хууль хэрэгтэй гэдгийг л тэд амьдрал дээр хэрэгжүүлсэн энэ ажээ. Мөнх юм гэж үгүй. Тэр тусмаа хууль бол мөнх биш. Шинэ үе гарч ирнэ. Тэд нэг хууль гаргаад л энэ бүх хулгай луйварыг зогсоож, энэ бүх хугацаанд хуулиар даажгнаж байсан бүх луйварчдыг насаар нь торны цаан суулгаж чадна. Муу юм хизээд эмгэнлэр дуусах тавилантай байдаг. Олон нийт үрд мөнх тэсэд төвцээр суuna гэж бодож байна уу? Хизээч үгүй.